Сайн бацгаана уу? Өнөөдөр бүгдээрээ мэйл хаяг нээцэрнэ. За мэйл хаягийг gmail.com дээр нээ. За gmail.com руу орохын тулд Google-ийнхаа энэ хайлтын цонхон дээр gmail гэж бичээд enter дарна. За тэгэхээр энэ gmail гэдээ гараад ирсэн тийм энэ линкэн дээр дарах нь. За шинээр мэйл нэгтэн create account гэсэн линкнэр дарна. За энд хувийн хэрэгцээнд үү эсвэл өөрийн бизнесээ зохицуулахад хэрэглэгдэх мэйл үү гэсэн ийм хоёр сонголт гарч ирж байна. Бид нэр хувийн хэрэгцээний мэйл хайх гэж болохоор for myself гэсэн линкнэр дарна. За first name дээр нь өөрийнхөө нэрээ, last name дээр нь овгоо бичиж өгнө. За Цэрэн гэсэн нэртэй очор гэсэн овгтой хүн байна, тийм ээ. За энэ хэрэглэгчийн нэр буюу username гэдэг дээр бүгдээрээ мартахааргүй өөрөө та мартахааргүй мөн Google-д өмнө бүртгэгдэж байгаагүй нэр оруулах шаардлагатай. За миний хувьд тэнд хэмээн 30 гэж бичиж өгч. За тэгэхээр миний мэйл хаяг болохоор тэнд хэмээн 30@gmail.com гэсэн мэйл хаяг байна ш. Мэйл хаягтай болох нэ. Хэрвээ таны нэр давхцаж байх юм бол энэ доотлолт нь улаанаар таны нэр давхцаж байна. Энэ мэйл хаягийг энэ нэрийг ашиглах боломжгүй дахин өөр нэр оруулна уу гэсэн ийм анхааруулга улаанаар гарч ирдэг байгаа шүү. Тэгэхээр та энэ нэр яг энэ username-ийнхаа хэрвээ юм улаан анхааруулга гарч ирэх юм бол сольж өөр нэр бичих шаардлагатай гэсэн үг. За нууц буюу пассворд та энэ дээр хамгийн багадаа 8 тэмдэгт оруулах юм байна. 8 тэмдэгт дотроо болохоор том үсэг, жижиг үсэг, тоо, мөн тусгай тэмдэгтүүдийг оруулах хэрэгтэй нууц. За тусгай тэмдэгтүүд яг юу гэдэг юм бэ хэрэг компьютерын гартаар ирдэг. За эдгээр тэмдэгтүүдийг тусгай тэмдэгт гэж нэрлэж байгаа шүү. Тэгэхээр та нууц үгэндээ эдгээр тэмдэгтүүдээс нэгээс 2-ыг хамгийн багтаа нэгээс 2-ыг оруулж өгөх шаардлагатай. Аюулгүй байдлын үднэс. За тэгээд мөн энэ нууц үгэн дээр та өөрийнхөө төрсөн онцоор өдрийг мөн хүүхдийнхаа төрсөн онцоор өдөр гар усныхаа дугаар гэдэг хүмүүсийн төгөөмөл мэддэг тийм үү тоо тэмдэгт мөн тийм утасны дугаар энэ төрөг оруулж өгч болохгүй шүү. Аюулгүй байдлын үднэс. Яг бол та энэ мэйл хаягаа одоо интернет банкнд ирэх үүсгэхдээ энэ мэйл хаягаа ашиглах болно шүү дээ. За нууц үгээ оруулж өгье. За энэ нууц үгийн нартлан confirm гэсэн энэ дээр нь давтаж бичиж өгнө. За ингэж оруулж өгснээр дараа next гэсэн товчийг дарна. За энэ дээр өөрийнхөө барьдаг утасны дугаараа оруулж өгнө. Утасны дугаарлал чинь юм тусгай 6.5 код явуулдаг байна. За хэрвээ та мэйлээ мартсан, мэйлээ хэрэглэхгүй байсаар байгаа таны мэйл устгах юм хаагдчих болдог тий. Тэр тохиолдолд та мэйлээ ямар мэйл хаягаар сэргээх вэ гэдгийг өөр мэйл хаяг оруулж өгнө шүү дээ. За миний за ийм мэйл хаяг байгаа тийм. За энэ дээр жилээ оруулж өгнө. За энэ дээр өөрийнхөө хүүцийг оруулж өгнө тийм. Эмэгтэй юу хэрэгтэй. За эмэгтэй гэдгийг сонгоё тийм ээ. За ингэж оруулж өгснээр дараа next гэсэн товчийг дарна. За энэ хамгаалтын код авах уу гэдэг тийм ээ. Тэгэхээр одоо авах уу, дараа авах уу? Ер нь тэгтээ шууд нээж явахтай авцсан дээр. Тэгэхгүй болохоор дараа нь мэйл нээх болгонд одоо энэ код авах уу гэдэг ингээ мессеж ирээд тэмлээ. Хэрэг авахгүй юм бол нотно аа гэдэг нь дараа нь удаа авна гэдэг нь send гэсэн товчийг дарахад таны утсанд 6.5 код ирнэ. За код маань иржлээ. Phone үеэр 759. За энэ код оруулаад энэ verify гэсэн энэ товчон дээр дарна. За дараагийн алхам дээр энэ escape хийдөө тэгээд за энэ ашиглалтын журам буюу журам байна тий. Agree гэсэн энэ товчон дээр дарж байгаа.
За ингээд шинэ мэйл хаяг маань нэгдлээ. За энэ дүмд шинээр шинэ мэйл хаяг нэгтгэхээр энэ Google-ийн сурталчилгаанууд ингээд харагддаг ба. Тэгэхээр чинь та Google тавтаа морнол гэсэн юм. За нэг таарч. За тэгээ мэйл бичгтээ болохоор энэ ирсэн мэйл маань энд ингээд ордог байгаа. Тэгээ мэйл хаягнаасаа гарахтаа та энэ улаан дээрээ дараад энэ sign out гэснийг заавал дард гарна шүү. За баяр таа.